Өндөрлөгтний хувьд нас барсан хүмүүсийн сүнстэй холбоо тогтоох гэсэн сонирхолтой тохиолдлууд олон байдаг. Монголчуудын хувьд эрт цагийн өвөг дээдэстэй уулзуулдаг бөөмөргөл буюу онгод тэнгэр дээдэлдэг учраас энэ нь тийм ч сонин санагдахгүй байж болох юм. Бид шууд бурхан болсон аав ээжтэйг уулзаж чадахгүй ч юу хэлүүлж байгааг нь онгод тэнгэрээр дамжуулан мэдэх боломжтой. Цаашлаад юунд санаан зовж байгаа, юунд хорогдсон, юу хүсэж байгаа, сүнс нь хаашаа одсон зэрэг мэдээллийг авах боломжтой нь хувь тохиолж юм шиг. Бододын шашнарч гэсэн өнгөрөхсдийн сүнсийг шинжих алтан хайрцаг нээлгэж хаана хэнд төрөх зэргийг мэдэх боломжтой. Харин энэ тал дээр шашин нь өөр үзэлтэй Европ барууны орнуудад сүнс хэмээгч нь үлгэр домог хийсвэр ойлголт мэт санагдах байх. Гэхдээ тэд ч бас сүүлийн үед сүнсийн судалж жингэн тодорхойлж өнгө үзмжийг нь хэмжээд эхэлсэн. Сүүлийн үеийн Америк, Европ кинонд сүнс гэж юу вэ? Яагаад хорогдох болов? Юуны төлөө өшөө авч хүмүүсийг айлгах болов гэдгийг харуулж илүү сүнсний талаас нь зовлонг нь хүмүүст ойлгуулах гэж хичээх болсон. Гэхдээ ихэнхдээ аимшигын талын кинонд л доо. Өндөрлөгтний хувьд үхлийн дараа өөр амьдрал байдаг болов? Нас барсныхан дараа бид өөр нэгэн биет эсвэл хүн болж төрдөг үү? Эсвэл зөвхөн хөрсөнд ялзарч өт хорхооны хоол болох тавилан хүлээж байдгүй гэхэд зэрэгээр эдгээр асуултад толгоогоо эргүүлж баталгаатай хариу олоогүй явсаар 21-р зуунтай золгосон байдаг. Сониуч зантай хүн гих жимтэн уг асуултын хариултыг олохын тулд хачирхалтай аргыг ашиглаж байсан байна. Энэхүү залуудан хагдсан амраг хань хайртай аав ээжгээд дотны хүмүүсийн сүнстэй уулзах гэсэн хүмүүсийн сонирхол дээр тоглож лойвер хийсэн гин чим шиг утгагүй чим шиг тохиолдлуудтай танилццгаая. Сүнсний зураг дардаг гих залилагчд. Бид технологийн 900-д амьдарч байгаа бөгөөд ердөөл ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар төрөл бүрийн зураг дарж өөрийн хүснээрээ өөрчилж чанартай зурагтай болох боломжтой болсон. Гэвч 19-р зууны үед дарсан зургийн чанар маш муу байсан учраас энэхүү боломжийг ашиглаж ашиг орлого олохын гайхалтай аргыг овжин эргэд санаачилсан байна. Донгодолгүй сүнсний зураг ихээр газар авч эргэний дайны дараа дайнд амирагдсан найз нөхөд гэр бүлийнхээ хүмүүсийн сүнсийг харахыг хүссэн хүмүүсийн тоо маш ихээр олширсан байна. Үүнээс гадна залилагчид нас барсан хүнтэй хамт гэр бүлийн зурагч хийж чадна гэж хэлсэн байдаг. 1860 онд сүнсийг гэрэл зургийн хальснаа буулгах боломжтой технологиг илрүүлсэн Уильям Мамлер ихээхэн алдартай болсон учраас нэгэн удаа Авраам Линкольны бэлэвсэн эхнэр нөхрийнхөө хамт зураг даруулахыг хүссэн байж. Гэвч энэ нь Уильямын хувьд эцсийн зураг байсан бөгөөд шүүмжлэгчид түүний хуурамч аргыг олж илрүүлсэн байна. Уильям захиалга авсныхаа дараа захиалагчийн гэрээс шөнийн цагаар нас барсан хүний зургийг хулгайлж, камерынхаа шилэн хэсэгт зургийг суйрлуулж байсан гэнэ. Ингээд зураг дарах үед нас барсан хүн болон тухайн хүний зураг хамтдаа дарагддаг байжээ. Нас барагсаттай утсаар холбогдох оролдлого хийсэн Эдисон болон Тесла нар 1876 онд технологийн салбарт хувьсгал хийгдэж анхны утас үүссэн билээ. Энэ нь бол ард иргэдийн амьдралыг өөрчилсөн гайхалтай нээлт байсан бөгөөд иргэд өөр хотод байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэйгөө богино хугацаанд холбогдох боломжийг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой. Томас Эдисон анх утсыг зохион бүтээсэн бөгөөд тэрээр утасны тусламжтайгаар нөгөө ертөнцтэй холбогдож болно гэж хэлсэн ч ажил нь дуусгаж чадаагүй нас барсан ажээ. Хэрвээ тэр энэ талаар тодорхой мэдээлэл үлдээсэн бол магадгүй түүнтэй холбогдож баталгаажуулах боломжтой байсан ч юм билүү. Нөгөө ертөнцтэй долгионы тусламжтай холбогдох 2 дахь алхмыг хийсэн хүн нь Никола Тесла байсан юм. Дөржилтийн үеэр тэр түүнийг айдаст автуулсан чимээг сонссон бөгөөд энэ нь тамийн дуу чимээ байсан хэмээн тодорхойлжээ. Энэ талаар тэрээр ярихдаа
Миний ажиглалтаа намайг айдаст автуулж байгаа бөгөөд миний сонссон зүйлд нууцлаг нэгэн зүйл байсан гэж хэлсэн байна. Тэрээр тодорхой хэмжээний давтамж бүхий радиог бүтээж радиогон сонсох үед өвөрмөц дуу чимээ сонсож байсан гин. Би нэг бол энгийн хүмүүсийн яриаг сонсож, нэг бол үл ойлгох дуу чимээ сонсож байсан гэж хэлжээ. Нас барсны дараах амьдрал байдаг гэдэгт итгэх эсэх нь хувь хүний асуудал боловч Никола Тесла туршилт хийж тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг мэдхэд тэр үнэхээр нөгөө ертөнцтэй холбогдсон болов гэх айдсыг төрүүлнэ. Сүнсний мэдээлэл дамжуулдаг автомат захиа. Нас барсан хүнээс асуухыг хүссэн маш олон асуулт байдаг. Жишээлбэл нууц хөрөнгө нь хаана байгаа вэ? Хаана нуусан? Есүсийн өөрийнхөө үглээр нарс барсан уу? Нөгөө ертөнцид хэрхэн амьдарч байна гэх мэт. Ингээд энэ бүхний хариултыг олохын тулд хүн төрлөختөн шин төхөөрөмж бүтээх оролдлогыг хийсэн бөгөөд энэ нь автомат захиа байсан юм. Энэхүү арга нь маш амархан гин. Ямар нэг хүний биед нас барагсагдын сүнс орж түүний биеийг ашиглаж захиа бичих явдал юм а. Энэ нь ойролцоогоор манай монголчуудын бөө тэнгэр буюу онгод тэнгэр улаа гişийнхэн биеинд орж ирээд өнөөч цагийн ач үрсдэн мэдээллийг дамжуулдагтай ойролцоо. Анхны туршилтыг Ферл Карран хийсэн бөгөөд түүний биед инданчуудын гарт амиан алдсан мөргөлчний сүнс орж ирсэн гин. Хэдийгээр ард түмэн тэрнийг хуур мэхлэгч хэмээн хүлээж авсан ч Ферл энэхүү туршилтын талаар 5 бот ном хэвлүүлсэн байна. Азар Карран өөрөө зохион найруулах чадвартай байсан учраас бүтээлийнхэн ачаар алдар нэрийн оргилд хүрч чадсан юм. Үүнээс гадна Хелен Смит гэх эмэгтэй Лефолд болон Калистогийн сүнсний тусламжтайгаар нөгөө ертөнцөөр аялаж чадна хэмээн өөрийн олонд танилцуулсан байдаг. Лефолдын сүнсний хувьд бүх хүмүүсийг ив найрамдалтай амьдрахыг уриалж байсан гин. Хелен ангараг гаргийнхантай холбогдож тэдний хэлсэн зүйлсийг цаасан дээр буулгасан гэж байсан боловч судлаачид энгийн хүний уншиж чадахгүй энэхүү бичвэрийг олж судалгаа хийхэд Франц үсэгтэй их ойролцоо байсан гэдэг. Сүнсний ертөнцтэй холбогдох өвөрмөц арга. 19-р зууны үед сүнсний ертөнцтэй холбогдох үйл ихээр газар авч байсан бөгөөд мянган хүмүүс энэхүү үеэлд хамрагдаж байсан юм. Оролцогч бүр сүнстэй холбогдож өөрийн хүссэн асуултын хариултыг мэдхийг хүсэж байжээ. Орчин үед энэ төрлийн үйл нь айдас төгшөөрийг дагуулдаг бол тухайн үед хөгжилдөх бас нэгэн арга болж байсан бөгөөд бараг л жүжигэн үзүүлбэр мэт зүйл болдог байсан гэж. Энэ нь сүүлийн үед 10 жилийн хүүхдүүд сүнс дуудаж хичээл ном мөн ямар хэдэн нэмрийн асуулт эрхийг асуудаг тоглоомч шиг нэгэн зүйлтэй төстэй байлаа. Нэгэн фермер залуу сүнсний ертөнцтэй холбогдох боломжтой машиныг бүтээсэн хэмээн өөрийг нь зарлжээ. Тухайн машин нь бөмбөр, гитар, хонх гэх мэт зүйлсээр тоноглогдсон байсан бөгөөд гитараа дарах үед л сүнснүүд амилдаг гин. Иргэдэд энэхүү үзүүлбэрийн үзүүлснийхэн төлөө тэр хүмүүсээс мөнгө авдаг байсан нь авууштай чанар бололтой. Үүнээс гадна сүнстэй холбогддог модон самбар гэгч зүйл байсан бөгөөд тусгай чиглүүлэгч нь асуусан асуултын хариултыг хариулахын тулд үсэг дээр зааж байсан юм. Гэхдээ энэ бол хит их итгэл үнэмшилтэй холбоотой зүйл. Эктоплазм нь сүнстэй холбогдсны илрэл. Сүнснүүд хүнтэй хэрхэн холбогддог вэ? Тэд үнэхээр уруулын будгаар толон дээр зурж гал тогооны өрөөнд чимээ гаргадаг гэж үү? Үгүй дээ. Тэд эктоплазмын тусламжтайгаар өөрийгөө ирсэн болохыг таниулдаг гинэ. Эктоплазм гэдэг нь ерөнхийдөө хамар, чих гэх мэт эргэтнээс ялгардаг наалдамхай шингэ юм. Уг бодисыг ялгарсныг мэдхийн тулд сүнс дуудагчид төрөл бүрийн даавуу, өндөг болон боломжтой бүхэл зүйлсийг ашиглаж байсан гэжээ. Энэхүү аргыг Ловерчин Мина Крэндон ихээр хэрэглэж байсан бөгөөд тэрээр сүнс дуудахаар ирсэн хүмүүст гидс дээрх эктоплазмын гараа харуулж бусдыг айдаст автуулдаг байсан юм. Гэтэл үндэ энэ гарын хэлбэртэй энгийн нэг илэг байжээ.
Ийхүү шинжлэх ухаан техник тоног төхөөрөмж хөгжөг үед хүмүүсийн айдас, хүмүүсийн хүсэл сонирхол дээр тоглолт хийж олон луйвэрчд баггүй хөөрөнгөжсөн байдаг. Өнөө цаг ч гэсэн ийхүү сүнс хэмээх ертөнц бидэнтэй зэрэгцэн амьдарч байдаг. Үүний талаар шашин хийгээд далдыг харах мэдрэмжтэй зүн сонинтой хүмүүс бидэнд тэднийг байдаг гэдгийг баталж өгдөг. Хүндрэлтэн тэрхүү бидэнтэй зэрэгцэн амьдрах ертөнцтэй илүү хүндэтгэлтэй хандах нь бидэнд иерэг үзүүлэлт байх болов.